Зохиолч Пүрвийн алтан туул. Тойрогт мөчлөг. 9-р хэсэг. Тэдний ангид Цуглагмаагийн хүү Тэрм оржээ. Энэ мэдээг сонссон Сүнжидмаа хүүгээ ангиас нь шилжүүлж өөр ангид оруулахыг хүссэн ч тэр жил суманд ганцхан 1-р анги хичээллэж байлаа. Тэрмийг 1-р ангид дахин суралцаж тэгэхдээ хүүгийнх нь ангид сурж байгаад Сүнжидмаагийн санаа зовнин Тэрмээс аль болох хол байхыг хүүдээ байнга захина. Тэрм хүү овоо хэл ам таталгүй сургуультай сурч сургуулийн дотор байранд амьдарч байсан ч түүнийг ирснээс хойш сургуулийн дотор байранд үе эвгүй зүйл болоод байгаа яриа сумын төвөөр нэг яригдах болов. Дотор байрны эмэгтэй хүүхдүүдийн нойлд хогхмой толгой байсан гин. Тэр толгойн нүдний ухархаанаас хүүхдүүд сүмэлзэж байсан гин. Хамгийн түрүүнд тэр толгойг харсан охин айсандаа халтарч унаад хөлөө гэмтээсэн гин. Шөнө жижүүрт гарсан багшийг хий юм дагсан гин. Багш хүүхдүүдээ шалгачгаад байрны гэрэл унтраагаад шатаар бууж явхад ард нь хөлийн чимээ гарч эргээд хартал юу ч байгаагүй гин. Тэгсэн хэрнээ багшийн араас хий юм түлхээд багшийг шатны уруу унагсан гин. Харин азар багшин хөл шагаа молтраад өнгөрч гинэ. Сургуулийн дотор байр хий үзэгдэлтэй болжээ гэх яриа сумын төвөөр нэг тархаж хөдөөнөөс ирж сургуулийн дотор байранд сун сургуультай явж байгаа хүүхдүүд айдас тавтах болов. Баатраа хүү ээжийнхээ загснаар аль болох Тэрмтэй ойр байхгүй хичээгч Тэрм заримдаа түүнээс хэрүүлүүдэн хажуугаар нь өнгөрөхдөө хөл дээр нь гიშгэх, араас нь нудрах, балаар хатгах зэргээр өдөж хоргооно. Баатраа аль болох тоохгүй хичээн гараа тас атгаад өнгөрдөг байв. 12 дугаар сар гарч шинэ жил төгсөн тул анги бүрээс булангийн үзүүлбэр гаргаж сургуулийн шинэ жилдээ ангиуд бэлдэж эхлэв. Баатрагийн ангиас 2 үзүүлбэр гаргасанд хоёуланд нь Баатраа оржээ. Эвликийн дуулж Монгол бүжиг бүжиглэх Баатрааг Тэрм цаанаа л атаархангүй ширтэнэ. Хичээл тараад шууд л урлагийн үзүүлбэртээ бэлдэх хүүхдүүдэд эцэг эхчүүд нь ээлжлэн хоолцоо аваачиж өгдөг байв. Баатрагийн хоолцоо авчрах ээлж таарсан өдөр Сүнжидмаа хүүхдүүдтэй зориулан бууз хийгээд халуун арц буцалгаж аван сургууль руу явав. Зүүн нүдний доод завх нь байн татан сэтгэл хүндүрлээд нэг л сонин оргиод байх тул хүүхдүүдийн хоолыг өгчгөөд хүүгээ аваад харьцдаг ч юм билүү гэж бодсоор ангид нь очтол хүүхдүүд урлагийн үзүүлбэрээ бэлдэж харин хүүн ангидаа байсангүй асуувал бие засахаар гарсан ингэсгээд ирэх баха гэснээр Сүнжидмаа авчирсан цай арцаа хүүхдүүдэд аягалаж өгөөд багштай нь хэдэн үг солилцсон хэсэгсав. Хүүн орж ирэхгүй удаад байсанд бүгд л гайхацгаан сургуулийн жижүүрт ангийнхаа хүүхдүүдийг захиад ангийн багш нь Сүнжидмаатай хамт Баатраг хайхаар гарав. Гэртээ харьцах гэж баймгүй юм да гэлцээр Сүнжидмаа гэрлүүгээ уцаар явбал хүүн хараагүй байлаа. Тэд эхлээд сургуулийн хашаан дотор хайгаад хашааны гадна байх нийтийн ариун цэврийн газарт очвол хүү айсангүй. Сүнжидмааг нэг л муу совин татан байж чадна. Ойр хавийн дэлгүүр Баатрагийн найзуудаар орсон ч байсангүй. Тэдэн дээр хідэн иргэд 2-3 эрэгтэй багш нэмэгдээд хүүг хааж эхлэв. Ядаж байхад хүү бие заснаа гэд гадуур хувцаач өмсөөгүй нэмгэн гарсан байлаа. Өвлийн тэсгэм хүйтэн жавар хазар нүүр оройлгон цаанаа л зэврэв. Хүүгээ хааж уйлан багтрах Сүнжидмаа дотор байр руу орж Тэрм хүүгийн өрөөнд орвол Тэрм хүүгийнх нь байнга зөөж явдаг аавынх нь хүүдээ авч өгч байсан бугуун цагаар тоглоцсов. Түүнийг харсан Сүнжидмаа хүүг барьж аван сэгсжиж Баатраг хаана байгааг асуухад Тэрм цаанаа л зэвүүн хүйтнэр нэмсгэлснээ хуучин худагт гээд жаахан хүүхдэд баймгүй зэвүүн муухайгаар тас хөхрөв. Сүнжидмаатай орж ирсэн ангийн багш тэр хүүгийн нүдний харц зэвүүн муухайгаар хөхрөхийг хараад толгойных нь оройны ус босгох болжээ. Сүнжидмаа багш хоёр бусдаа хэл дуулгаад сумын төвөөс холгүйхан байх хуучин худаг руу очиж доош гэрэл тусган өнгөйвөл худгийн ёроолд Баатраа эвхэрчгсэн хэвтэж байлаа. Сумын цагдаа залуу олсоор бие уяад хүүг гаргаж ирвэл
Хүүг худаг руу түлхэж унагсан бололтой толгой нь хагарч, газар нүүр нь халзран, эхэд даарснаас нүүр нь цэлдэн хөхөрч, ойр ойрхон амьсгаатаж байлаа. Магадгүй олохгүй жаахал удсан бол хүү амиалтч мэдхэр байж. Хүүг шуудхан сумын эмнэлэгт хүргэж болсон явдлын талаар термийн гэрээхэнд хэл дуулгахаар сумын цагдаа ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан нар терм хүүг аваад гэрлүү нь явав. Ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан, сумын цагдаа нар термээс яагаад тийм зүйл хийсэн талаар асуухад терм доош гөлрөн хуруу гараараа оролдоод юу ч хэлсэнгүй. Термийн хорсол дүүрэн гялалзах хоёр нүдийг харсан хэний ч нуруугаар хүйдтан өөрийн ирэхгүй жихүүзэл төрж байлаа. Терм хүүг энэ чигээр нь сургуульд байлгаад байвал цаашид хижний хүүхдийг яаж ч хорлох юм бэлээ гэж ангийн багш, нийгмийн ажилтан хоёр хоорондоо ярина. Гэсэн ч сурах гээд ирсэн хүний хүүхдийг сургуулаас нь хөөгөөд гаргах эрх тэдний хэн хэнд байсангүй. Баатраа хүүгийн толгой хагарч шанаан тус газар нь нилээд хэсэг газар зулгарчээ. Азар хөл гарт нь элдв хуурал гэмтэл байсангүй. Гэвч айснаас нилээд гүн сэтгэл хямралд орсон хүү нэг тийш гөлөрч нүднээс нь том нулимс бөмбөрөн юугч үл дуугарна. Сүнжид маа хүүгээ сахиад хажууд нь байж эмч нар тайвшруулах эмчилгээ хийгээд эхэлжээ. Дарив хөгшин эмнэлгийн үүдэнд сууж, дулмаа хөгшин хідэн цэгээ хараад гэртээ үлдэж, дэмийл амандаа майн уншиж, зул өргөн залбирцав. Яалтаж үгүй мах ясаа салгаж төрүүлсэн, уйлах нулимстай, цусан зүрхтэй охин минь юмсан. Яахаараа тийм шулам төрхийг олж төрүүлсэн өрн хүртэл яагаад эмч өтгөрлөг шинжийг олчихдаг байна. Энэ үйллээ хизээ дуусаж, хизээ нэг сэтгэл амар амьдрах юм бол доо. Яасан хүүхэд гэхээр тийм айхтар зүйл сэдэж нэгээ худагч шийддэг байна. Эвээ муу охин минь энэ ээж хүү хоёр чөтгөрөөс болж хэдий хүртэл зав ухалж байна. Ямар тавилан гэхээр ийм байдаг байна. Чухам хэдий насандаа ямар мууг үйлдсэн болоод надаас ийм шулам төрж ийм чөтгөр төрүүлдэг байна. Дулмаа хөгшин дэмий уймран өөрийгөө зөвхөн. Үхээд өгсөн. Өөр хүүхдийнхээ зовж байхыг харж сууснаас үхээд өгсөн. Өтөл насанд нь эрлэгч хүртэл тоохоо болчихсон яасан тавилантай хүн бэ би? Хөгшин дахин өглөн эрлэгч тоохгүй өөрийгөө байн зөвхөн. Термийг аваад гэрт нь очисон хүмүүс чухмал үгээ барцгаагаад гарав. Цуглмаа хүүгээ өмөрч тэднийг элдвээр хараад загнаад зогссонгүй. Үүдэн түлхүүлэн худаг дунсан Баатраа хүүг элдвээр зөвхөн төрсөн эгч Сүнжидмаагаа хүртэл элдвээр хараахыг тэдгээр хүмүүс сонсоод сууж байж чадсангүй бушуухан хөөгдөх мэт гарцгаав. Хүүхдүүдийн ангийн багш настайвтар эмэгтэй орой дээрээ наминчлан бурхан минь ямар амар хүүхэн бэ? Ийм ээжийн хүмүүжүүлсэн хүүхэд тийм ч байхаас яахав? Тэнгэр минь ёстой амар хүүхэн юм аа. Гэхэд чухам энэ хүүхэн чинь уг нь манай Сүнжидмаагийн төрсөн дүн үсттэй. Тэгээд төрсөн эгчигээ ямар айхтар хэлдэг юм бэ? Харин тийм ээ. Ёстой амар хүүхэн байна. Аргач үгүй дээ. Төрсөн эгчигээ хайрлалгүй хэдэн нэл хүүхдүүдтэй нь үлдээгээд нөхрийг нь булаагаад суучихсан хүн чинь биднийг хүнчнээ тоохгүй байх нь аргагүй. Гэхдээ л үнэхээр амар юм. Үгүй бүр намайг юу гэчихв? Бурхан минь. Төрийн хувцас өмссөн чинь хамаагүй. Миний хүүд ямар нэгэн зүйл хийвэл амиар чинь төлөөлнө гинүү. Ёстой бузар амтай хүүхэн бэ? Гэлцээр суглагмаг замдаа ярьж авсан улс Сүнжидмаагийн хүүг худагч түлхсэн термд ямар нэгэн арга хэмжээч авч чадсангүй. Ээж Сүнжидмаатай нь ам хэлээ ололцож ярилцж чадсангүй элдвээр хэлүүлээд зугтан гарчээ. Цаашид термийг ээж нь
сургуульд нь үргэлжлүүлээд сургана гэвэл яах вэ гэсэн айдас ангийн багш нийгмийн ажилтан хоёрыг баглаж байв. Хэрв тэрэмхүү үргэлжлүүлэн сургуульдаа сурахаар ирвэл хичнээн хүүхэд яаж хохирох болоо гэсэн айдас тэдгээр хүмүүсийн хэн хэнтэн төрөн жихүүцэж явлаа. Бүтэн шөнийн туршид айж уйлж хонсон Баатраа хүү өглөө болмогц гэртээ очие өөр газар айгаад байна гэж гуйх тул эмч үзээд ерөнхий биеийн байдал нь гайгүйд цаашид айлгаж чочоолгүй тайван байлгаж өөрийнх нь аясаар байлгаарай гэд тайвшруулах эмчилгээ бичиж өгөөд гэрт нь гаргав. Зэхүү охин хоёртаа санаан завнан эмнэлгийн үүдэнд холхиж хонсон дарив хөгшин залуу хүн аятай зэхүүгээ тэврэн алхаж тэд шууд л гэрлүүгээ биш суманд ганц гээгдэх лам хөгшнийх руу алхав. Хөгшин ламтан хүүг арцаар утан сүлд хэмэр сэргээх ном уншиж өгөөд толгой дээр нь адис тавиад гаргахад хүүгийн нүд сэргэн хазар нь улайраад иржээ. Айснаас болоод хүүгийн сүлд зайлж оджээ. Би сая сүлдийг нь дуудчихлаа. Манай нутаг дээлтэхгүй тэрнтэй болжээ. Тэрийн хүн дээлэхгүй ээ. Дээлэхгүй байж худал ном уншиж дарахыг хичээгээд хэрэггүй. Улам хүчрэг хөгжүүлэхийн нэмэр болно гэд аав охин Зэхурвыг өдөв. Тэд гэртээ ирээд удаагүй байтал доржийг дагуулсан сүглэгмаа бөөнмөр ундуу улцаар давхиж ирэв. Доржийг харсан хэдэн жаахан үрсэн аав ирлээ хэмээн бөөн хөөр болцоож тэднийг харсан дорж ганц үндсэн болоод Сүнжидмаатай мэд мэдээд сүглэгмаагийн ууртай гялалцах хардснаас дальдсан гарч машиндаа суугаад эргэж орж ирсэнгүй. Сүнжидмаа сүглэгмаа цайгалаж хоёр гардан өгөхөд цаанаал дээрэнгүй аястай шүүрэн авсан сүглэгмаа ширээн дээр чимээтэй гэгчин тавиад хялалцахад нуруугаар нь хүйд дагаад явсан Сүнжидмаа миний хүүхдүүд дүүгээ аваад өөгийн доор гэж хүүхдүүдэд аргадаад сүглэгмаа руу харж заа чи минь яхаараа айлд орж ирчгээд хялалцж цэвхэлцэж дунав. Тэр хялалцдаг газраа л хялалц. Манайх өөр айл шүү. Ер нь тэгээд манад яах гэж ирсэн юм бэ? Гэхэд түрүүнээс хойш дуугүй хялалцаж суусан сүглэгмаа өөр айлгийн шүү. Хэдэн хүүхдүүд цувуулж хормоогоо чирсэн хүүхэнгуй минь. Аштайхан байж ам хэлээ хамхиж үзээрэй дээ. Миний ганц хүү чиний хаягдмал гуйлагчин золбоснуудаас ч болоод сургуульгүй болох гээд байна. Хүүг минь сургуульгүй болгож амьдралаар нь тоглоод үзээрэй. Юу гинэ? Хаягдмал гуйлагчин золбосго гинэ. Чи харин наад хэл амаа мэдэж уцаарай. Чамаас айгаад сууж байдаг нь би биш. Муу бузар минь. Манайхаас зайлж үз. Харин ч чамайг бодвол хэдэн сайхан үр төрүүлж тэднийхээ инээ цалигсан дунд жаргаж суугаа хүн шүү би. Чиний хормоогоо чирээгүй сайхан хүүхэн чинь тэндэл байдаг юм баг үз. Тэглээгээд илүү харж билүү доолоож төрсөн эгчийнхээ эр нөхөртэй нөхцөж төмний шөвшиг болоогүй юм бэ. Ёстой таарсан таар шуудаанууд. Ямар нүрээрээ өнөөдөр чи манайд ирж надтай хэрүүл хийгээд сууж чаддаг байна. Ичдэггүй бузар хүүхэн. Чам шиг бузрын толгой дээр гიშгэж төрсөндөө харамсаж байна. Чиний ийгч гэж бодхоос гол минь харлажээ. Сүнжидмаа сүглэгмаа дорж хоёрыг ичих зүгээ хамт ирээд хэрүүл хийж байгаад нь голтой ортол гомдож дургүй хүрээд байв. Нутгийнхан сүглэгмаатай хэрэлдэж муудалцахаас аль болохоор жирхэн сүглэгмаатай бараг таарахаас жирэгдэг байхад Сүнжидмаа харин айх амийг сэтгэл оогт төрсөнгүй. Харин ч дургүйнд хүрэн хэлийг эсний бүгдийг нь хэлмээр санагдана. Хөө ёрөө зайл гинэ. Хэн болчхоод хэнийх өгöd байгаа эргүү авгаа байж ши. Ингээд намайг хөө. Сүглэгмаа ихэд дурлан цамнаж Сүнжидмаагийн үснээс зулгаахаар ухсгээтэл хэн нэгэн түүнийг сэвхийдэд татаад унахчхав. Тэгснээ ихэд уурлан уйхирдах сонстон маа ингээд чи эгчигээ дээрлэх. Ингээд миний охиныг дээрлэх. Ингээд биднийг заваа. Ингээд амтэн хүн заваагаад бай. Яасан их хүн хараадаг хүн бэ чи. Маа чи ингээд чи задрав бай. Одоо намайг хараагаадах чи. Намайг хараагаад алаадах чи. Эсээр дарив хөгшин өмдний суран бүсээ бариад
Сүглэгмааг хайр найргүй ороолгож гарав. Аавын хадуу гар суран төлөөний амд аимшигтай их өвдөлтийг мэдрүүлнэ. Бага охиноо хайр найргүй хэд ороолгосон даруй өвгөн эдсэн бололтой амьсгаад нь сууж сүглэгмаагийн хамарнаас цус асгарна. Охиноо нилээд сан гөвшөөд авсан өвгөний цээжин доторх багтраа гарсан бололтой нүднээс нь том нулимс бөмбөрч харагдахад Сүнжидмаа аавыгаа өрөвдөн даган уйлж байлаа. Сүглэгмаа харин дахиж аашлаж цамнаа гүйж цаанаа л өш зангидсан ширүүн хар нүдээр эгч аав хоёрыгоо өрөмдөг хүмжирдэж хамраас нь туслах цусаа альчуураар даран сэгсийсэн үсээ илээд гарахад хөөрхийлөлтэй ээж нь гэрийнхээ үүдэн дээр мөнөөх эрхээ барьсаар уйлж зогсоо харагдав. Сүглэгмаагийн дотор тийм гэд хэлхийн аргагүй хүндөөрлөвч юуны учир яагаад ийхүү сэтгэл нь хүндөөрлөн завирлаад байгааг өөрөө ч үл ойлгон аавын суран төлөөний амтанд жаахан чатууга зөөлрсөн аятай юу ч хэлж юу ч дуугарсангүй машиндаа суугаад доржийг хялаалцаж загнаад давхиж одов. Бага охиноо юу ч дууралгүй давхиад явсныг харж зогссон долмаа хөгшин гэрлүүгээ майтран орж хувинтай суу барьж гарч ирээд охиныхоо барааг далдартал сүү өргөж зогссноо гэртээ орж хувингаа тавиад том охиныхоо гэрлөө майтран алхав. Үр нь юу ч хийж ямар ч бурууг үйлдсэн тэдэндээ гомдож чаддаггүй эхийн сүүн цагаан сэтгэл үрийнхээ өмнө ээддэггүй ажээ. Хөвгтөлд хөө бие тал толгой далбан урд өмнө хизээч ийм хүчрхэг байсангүй. Альбан урд нь хүний удирдлаганд байж эзэн хүнийхээ хүслээр завсрын ертөнцөд зорчин төрлөө олоогүй зовсон сүнснүүдийг олзлон газрын судлаар дагуулan явж эзнийхээ чиглүүлсэн хүнд наадаг байв. Тэр хүний оюун бодолд удирдагдаж эзнийхээ хүслийг биелүүлдэг боол байсан бол одоо өөрөө амьд хүний эзэн болж амьд хүний хүслээр биш өөрийн хүслээр амьд хүнийг удирддаг болжээ. Альбан хүн төрлөختөнд хорон мууг үйлдэх тусам улам хүчрхэгжиж, альбан хүчрхэгжих тусам хүний эзэмшилд өртсөн хүн төрхөө алдаж альбан төрхийг олж байв. Хажуудаа байнгын туслах жадах чар сүнсийг дагуулсаар хэрийн хүчтэн дийлдэхэргүй их хүчийг хуримтлуулан завсрын ертөнцөд зовсон үе олон сүнсээс хорлонд хар үйл ихтэй Тэнгэрийн орноо бус доод твд төрөх тавилантай үйлээ гүзээж амжаагүй хар сүнснүүдийг олзлон авч тэднийг хорлонд үйлд урайлан тэрэнгийн замналаар дагуулж байв. Махан биед цусан зүрхт эх хүү хоёрын биеийг эзэгнэн захирах альбан жаддагч хар сүнс хоёр хорон мууг тэдний биеэр гүйцээлгэж асар их хүч таашаалыг мэдэрнэ. Завсрын ертөнцөд ойр ойрхон зорчиж амьд ахуйдаа үлдсэн үйлээ хараахан гүйцээж амжаагүй хар үйлэгтэй хар сүнснүүдээс олзож явахдаа хөвгтөлд хөө бие тал толгой талбан хүч чадал эвтээж дараагийн төрлөө хүлээн хүлцэнгүй байх нэгэн хөгшний хар сүнсийг олзлох гэж чадалгүй ахин дахин эргэлдэх болов. Уг сүнсийг тойрон эргэлдэх 7 сүнсийг ч мөн олзож чадахгүй тарчлах болов. Уг сүнс бол хүн төрлөө орхиод өн олон жил болсон дарим хөгшин болон түүний хорлолд өртсөн 7 нөхрийнх нь сүнснүүд байлаа. Хорвоод наслах тоон гүйцээгүйж хорлогдож нас орсон 7 сүнс газар дээр наслах насаа гүйцэтгэл завсрын ертөнцөд хадагдаж орхижээ. Гэтэл 7 өөрийн гараар хорлсон дарим хөгшний сүнс хэдийгээр хүн бие насны тоон гүйцсэн ч хэн нэгний ураг удамд уйлдсан хар үлийнхээ хүлээсийг тайлж амжилгүй ирснийхээ горийг амсан мөн л завсрын ертөнцөд хадагджээ. Завсрын ертөнцийн нэг өдөр нэг хүн төрлөختний тооллоор хэдэн жилдээ тэнцдгийг хинч үл мэднэ. Тэнд үе түмэн сүнснүүд дараагийн төрлөө хүлээн тарчилдаг ажээ. Дарим хөгшний хар сүнсийг тойрон эргэлдэх эрчүүдийн сүнсний 6 сүнс нь цаарлаж. Тэд хүн биеийг эзэмшин байхдаа бусдад айхтар мууг үлдээгүй ч гэлээ төдийлөн сайн хүмүүс байгаагүй учир энэ сар сүнсний игнэнд тарчилж байж.
Харин нэгэн цагаан сүнс агаад хүн биеийг эзэмшин байхдаа туйлын сайн хүн байсан ч насны тоонд гүйцээгүй улмаас ийхүү завсрын ертөнцид тарчилж байжээ. Бийсээ тойрох энэ 8 сүнс дундаас энэ сүнс л ганцаар цаг нь ирэхээр Тэнгэрийн орнод зорчиж дараагийн төрөл нь дээд төрөлтөн буюу дахин хүмүүн заяан төрөх заяатай байв. Цаарал сүнснүүдийн дараагийн төрөл хийсэн үйлээсээ шалтгаалаад ямар нэгэн амьтны заяанд төрдөг бөгөөд завсрын ертөнцид дуулууртай байж далд хүчний удирдлагаар аливаа сайныг хичээн дагваас хүмүүн заяанд төрөх явдал байдаг гэнэ. Төрсөн ганц охиндоо сайн сайхныг хүссэн ч гэлээ бусдад их хүний сэтгэлээр бус өршөөл энэрэнгүй хандсан хатуу үлийнхээ хариуд ийхүү тарчлах хөгшний хар сүнс ураг удмаас нь төрөх хэн нэгэн увдис чадалтай хүмүүн өөрийнх нь хийсэн үйлийг дарж хүн төрлөختөнд тарьсан гай түтгэрийг дарахаас нааш дараагийн төрлөө ололгүй ийхүү тарчлах ёстойч. Төрсөн ах дүүс ураг удмаасаа нас бага цус шингэн хагцсан дарим хөгшин амьд авахай цагтаа тэдэнтэйгээ дахиж уулзаагүй учраас удам судраа мэдэхгүй төөрсөн нэгэн байв. Тэдний дээд удамд дээд тэнгэр цуудалтай бүхтэй их зайрантан гэж байсан агаад их хүч чадалтай төрийн зайрантан байж. Бүхтэй зайрантан насан өндөр болж тэнгэрт халахын цагт түүний ганц хүү нурангаа үйл хэргийг нь үргэлжлүүлэн их зайрангийн хэцхингэргийг барьсан ч ухаан мут нэгэн байж зүс сай дэмд татагдан эр нөхрийг нь хорлон өнөө хэмээг өөртөө авснаар Тэнгэрийн таалалд нийцсэнгүй харвагдан унжээ. Түүнээс хойш бүхтэй их зайрангийн үйл хэргийг үргэлжлүүлэх Тэнгэрийн үйлт нь түүний ураг удмаас төрөлгүй явсаар уг нь дарим Тэнгэрийн тамхтай төрсөн ч цаг үеийн хатуу бэрх байдал түүний тавиланг өөрчилж газрын хар хүчийг эзэмшдэг нэгний хойжийг залгамжлснаар үйл нь буруутан мөрөн харлжээ. Газрын гүйдлээр дамжуулан хар уйлд альбанг хамгаалан дэмжснээр хүргэн хүн болж ирээд хайртай охиныг нь гомдоогоод одсон дарвт муу үлийг хийж орхисон ч тэр үйл нь буруутан зөвхөн дарвийн ураг удамд бус өшөө олон хүмүүнд гай тарих их үлийн эхлэлийг тавьснаа амьд ахуй цагтаа хөгшин мэдсэнгүй. Ганц дарвийн төдийгүй түүний ураг удмыг ч бас тойроогүй мэдээд гасланд хар сүнс өөрийн амьд ахуйтай хийсэн үйлдээ гэмшин хийсэн хар үйлээ дарах хэн нэгэн хүчтнийг хүлээн төрлөө ололгүй тарцал зугааж. Төвшин бол дарим хөгшнийг ганц охин тоогоос төрсөн дарвийн үр агаад дарвийн удамд хийсэн хар үйл түүний төрсөн ганц хүүд мөн адил нөлөөлөхийг тухайн цагт дарим хөгшин ойлгоогүй аж. Хөөгтөлд хөөбий тал толгой далбан цагтаа өөрийнх нь эзэн асан газрын хүчийг эзэмшсэн хар сүнсийг олзлохыг түмэн зүйлээр хичээвч уг хар сүнсийг удмынх нь хүчит цагаан сүнс хамгаалаад түүний мэдэлд өгөхгүй. Хар сүнсийг тойрон эргэлдэх өөр 7 сүнсийг олзлон мөнөө хар сүнсийг дагуулахаар оролцсон ч тэр 7 сүнсийг мөн л нэг их хүч хамгаалаад байлаа. Амьд хүнийг өөрийн дураар удирдан өөрийн хүснээ хэлгэж улам хүчрхэгжих хөөгтөлд хөөбийд тал толгой далбан үйл хэрэгт нь гай болоод буй цагаан толгойд хөгшин ирээг нуг дарахаар шийдэв. Завсрын ертөнцөөс олзолсон өвчин шаналгаад нэгэн хар сүнсийг газрын гүйдлээр дагуулан дарив өвгөний биед нааж орхижээ. Том охиноо өмөөрөн төрсөн эцгийн ёсоор бага охиндоо жавтын хүртээс нь дарив өвгөн хэдий өндөр насалсан ч ямар нэгэн өвчин хуучгүй өдий хүрчээ. Тэр өдөр хэрээс хэтэртэл муухай ашлах бага охиныхоо аашаагийг төвжиж сууж чадалгүй эцэг хүний ёсоор хэд оройлгосон хөгшний бие ихээхэн жилээрхэж юу нүвдээд байгаа нь мэдэгдэхгүй өвдөж ихэсэнд том охин сүнжидмаа хөгшин хоёр нь ихээхэн зовнох болов. Хэдэн хүүхдээ хөгшин настай ээжтэй үлдээгээд бие нь өвдөж үлгэн салган болсон аавыг ааван эмнэлгээр явах сүнжидмаа хатуухан тавиландаа багтран цөхрөнө. Бүхэл насаараа жаргах тавилангүй хүмүүс гэж байдаг бол тэр хүмүүс нь түүний насан үтэл эцэг эхэн юм шиг санагдан тэднийгээ өрөвдөнө.
Уг нь сайн эцэг эхийн буйнаар Сүнжидмаа эгч зүйлийг сурсан авхаажтай сэргэлэн охин байсан ч доржтой ханилан сууж хэдэн хүүхдүүд төрүүлэн бэлэн зэлэн хөрөнгөн дээр дутуу гүцүү зүйлгүй юундаж санаа зовлгүй амьдарсан тэр хэдэн жилийн хугацаанд өөрийгөө юу ч чаддаггүй мэддэггүй хөдөөний хүүхэн гэх хүлээсэнд хийж хүлж орхисноо одоо л ойлгох аж. Сумын эмнэлгийн машинаар аавыг аваад хотын томоохон эмнэлэгт хүргүүлсэн Сүнжидмаа өдрөөс өдөрт биенжилээрхэн муудаад буйж онш нь олдохгүй ядарч туйлдах аавыгаа харах тусам сэтгэл нь уймран тарчлана. Үний өдөөс эхтлэн хараад хэдэн үг сольжих чадваргүй хөдөөний буруу хүүхэн болчихсноо өөрийгөө би бол хэн ч биш, би юу ч чадахгүй гэдэг гинжээр гинжилснээ тэрээр энэ хэдэн хоногт бас ухаархын дээдээр ухаарч байлаа. Ядчил аавынх нь оншийг тодруулах гэж зөвлбөрөөр оролдоод эцэст нь насны доройтол одоо энэ хүнд ямар ч имчилгээ байхгүй. Гэрт нь гаргаад өөрийнх нь хүслээр байлгаж байгаад явуулсны дээрдээгээд жишимжгүй сууж байгаа эмчийн өдөөс хараад яагаад тэгж уншилсныг асуучих зүрх зориг байхгүй дэ өөрийгөө гайхна. Жаахан зүйлд сэтгэл ханаж жалга давны хэрүүлээр өөрийгөө зэвсэглэж амьдрал сайхан байна гэх хүлээсээр сэтгэлээ хүлчгээд идэх хоол өмсөх хувцаар дутахгүй л бол амьдрал болж байна гэж суусаар хөгжин дэвших хүсэл мөрөөдөл юу ч үгүй амьдарч ирснээ бодохоос аймаар. Ерөөс идэх уух өмсөх зүйлс юухан хийхнээр дутахгүй нэгэн хэвийн амьдралд хүн өөрөө уусан дасаж хүсэл мөрөөдлөө булшилж орхидгийг Сүнжидмаа өөрийн биеэр ухаарад байлаа. Эцэст нь хүний нүр ихцэлж хараад хэлийг эснээ хэлчих чадваргүй бүрэн номоо нэгэн болж хувирснаа энэ хэдэн хоногт яс махандаа тултал ухаарч гэмшиж байв. Ангаах ухаанаар нь яваад эдгэрдэггүй юм бол гандан хэд худагт хувилгаадаар яваад үзье гэж шийдсэн цуглагмаа агдаггүй амьсгаатан хөлөөж ирж ядан ганц хоёр алхах аавыгаа тушин ганц хоёр алхасаар эмнэлгээс гарч хөлсний тэрэг аваад гандангийн зүг явжээ. Нилээд өндөр настай зурхаач ламын өмнө аавыгаа тушиж суусан Сүнжидмаа ламын юу хэлхийг сэтгэл түгшин хүлээнэ. Лам урдаа дэлгэсэн зоосоо хараад таг дуугүй сууна. Нээрэл эмчийг хэлдгээр аавын минь наснытай гүйцсэн юм болов уу? Зөв зүгээр өвчин зовлон нэг ч хэлж үзээгүй үдий хүрсэн аав минь ямар ч имчилгээгүй насны тоон гүйцчихэд бурхны орноо зорих гээд байгаа юм болов уу? Ядаж байхад энэ ламтан юу ч хэлэхгүй таг дугуйл суугаад ах юм. Аавын минь насны тоо нэрийн гүйцчихлээ гэж юу? Хэрв тийм бол хөөрхий ээж минь яан даа? Насаараа зовлон жаргалаа хуваалцаж нэгэн биеийн хоёр тал болж амьдарсан хань алдчихвал хөөрхий ээж минь тэсэхгүй л бахаа та. Өмнөх зоосоо ширтэн таг дуугүй суух өгшин ламын ам нэхийг хүлээж суухдаа ийхүү түмэн зүйлийн бодолд дотроо бясалган Сүнжидмаа гэнэтхэн маш их арай. Аавгүй болчихгүй гэсэн айдас сэтгэлийг нь баглан хоёр нүдийг нь өөрийн ирэхгүй нулимс бүрхээд ирэхэд дотогшоогоо шингээгээд чадсангүй нулимс хоёр хацрыг нь даган урсаж эхлэв. Ламтан Сүнжидмааг элдвийг бодон уймраад байгааг мэдсэн бололтой. Бэтгээ элдвийг бодож өөрийгөө зовоо хүүхэ. Аав нь тийм ч амар явахгүй. Муу зүйлд эрэгдэж сүлд нь зайлсан байна. Сүлдийг нь дуудаж дагаад байгаа муу зүйлийг зайлуулж өгье дөө. Хар хэл амтай газрын муу юмтай хүнээс хол бай. Аль болох таарахгүй хижээ. Газрын хорлол өөртчээ хөө. Хорлол дэвийг нь зайлуулад зүгээр болноо гэхэд Сүнжидмаа тайвшрах шиг болон түрүүнээс хойш хоолойн дээр нь хатуурчхаад байсан нулимс улам урсан баахан уйлаад сая тайвшрав. Зурхаач ламтан бусдын хэлдгийг л хэлж суулаа. Газрын хар альбантай нөхцсөн эмийг бэ дээлэхгүй. Дээлэх гэж оролдоод ч хэрэггүй. Улам хүчрхэгжүүлнэ. Харин аавыг чинь дагуулсан муу эмийг хөөж чадна. Гэснээр дарив хөгшин өвгөн ламаар засуулахар болоод гарав. Иш сүглэгмаа минь дээ. Яачсан хүн гэхээр ийм хатуу хахир болчихдог байна. Төрсөн эцгийг харлаж мэдэхгүй хүн зулааг нь гიშгэж төрсөн намайг яаж ч харлах юм блэ дээ. Өөдгүй юм аа.
Чи бид хоёрыг хүн болгож өсгөх гэж хөөрхий ээж аваар минь яаж зовсон бол тоо? Гэтэл хүн болгоод өгсөн тэр ачийг нь ч бодолгүй өтөл настай аавдаа муу юм дагуулж л байдаг. Яасан хүн гэхээр ийм байдаг байна. Яалаа гэж тэрвэ. Хэдэн хатуу хэлж хэд оройлголоо гэж тэрв. Тэрхний төлөө төрсөн эцгээ алах гэж байдаг. Үнэн дээр чамд хэлэгч муу үг алгадаад өмнө. Сүнжид маа дотоод сэтгэлдээ сүглэмаатай ийхүү зөрчилдөн уйлж явав. Ямар тааж сайн ламтай таарч аавыгаа дагсан муугийн хорлолыг хөөлгсөн сүнжид маа аавыгаа аваад нутгийн зүг хөдөллөө. Тэр төрсөн дүүтэй гомдохын дээдээр гомдож байв. Дарив хөгшний бие эрс сайжран хацарт нь цус буун туяарна. Охин нь өөрийг нь хорлож газрын юм наажээ гэхэд өвгөн итгэсэнгүй. Арай ч үгүй байлгүй дээ. Хэдий миний охин ааш аяг муутай хүн хартай таардаггүй ч гэлээ арай ч аавдаа муу зүйл хийхгүй. Өндөр насалсан өвгөн сүн сүлдэнд орой тодол өвдсөн байх. Хөөх юм уу хүүхэн хөгшин хоёроо л байхан айлгачглаа гэх гинэн бодлоор сэтгэлээ сүлж явав. Хөөхидөө хүний эцгэл хойно хэн л төрсөн өрөө буруутгах вүлээ дээ. Их харахны орой дээр 13 их гал асааж 108 их зулаар тойрог үсгэж хуйгалсан балжтай удган отхон шав тулгад хүүг удмын дэдсэд нь тахиулан бөөлнө. Ураг удмын ахан дүүс нь бүгд цуглан ирсний дотор хүүгийн буурай амиа тогоо төрсөн ганцуур төвшөнгөө төвшин нүдэндээ нулимстай зогсно. Дээд тэнгэр цуудалтай тэнгэр хөлөлсөн их зарим удмын дээдсээ залан авчрах гэж будаа тэнд цуглагсад баяртай бас айцтай байв. Бүрэн хуйгалсан тулгад хүү 13 талд их эцээ дэлдэж багшийн зааснаар 13 их галыг тойрон эргэлдэнэ. Төрүүхэн цэлмэг байсан тэнгэр харан хуйлан харихны тойроод их уст ширүүн бороо хувингаар цутгах мэт асгаснаа хоромхноо намдаж аянга цайлгаан таснаас хийж цахилаж харанхуй орчныг аянган гэрэл гэл болно. Тэгснээ гэнэт тэнгэрт харанхуйлаад байсан хурын бараан үйл хоёр хуваагдах мэт ярагдаж саяхан л хувингаар цутгах мэт асгараад байсан ширүүн бороо огт ороогүй мэт тэнгэр цэлмэж үүлэн завсраар тусах нарны хурц гэлбаанд 7 өнгийн солонго татан үзэсгэлэнтэй харагдана. Тэнгэрт цэгийн төдий харагдаж алсан хоёр хүрэн бүргэд элен халан ниссээр ойртож хэзээ дэлдэн бөөлөг хүүгийн дээгүүр нар 103-тай эргэхэд хүүгийн хөдөлгөөн ширүүлсэн тойрог үүсгэн дүрлзэх 13 их галын дээгүүр үсрэн дүүлж галын дөлөөр хөглөх мэт агаар дээр эргэлдэн бөөлж эхлэв. 7 настай жаахан хүү биш их төрийн баатар гэмээр сүрдэм ханхар биетэй сүрлэг том өрөөлж хувирсан тулгад хүү их ингэргээ дэлдэн дүүлэхэд 13 их галын дөл тэнгэр өөдөөд сорилзон хуурай модны очис хүүгийн хуйгд шүргэн алдан бадарна. Хөө хуйгт биетэй түүртэлгүй үсрэн дүүлэн бөөлөх балжтай удган дээд тэнгэр цуудалтай тэнгэр хөлөлсөн их заринтан бүхтэн өмнө нь сөхрөн сууж ураг удмын багчуудыг таниулан даатгана. Толгой бүхийн сөхрөн суугаа удмын багчуудаа тогтоон харж тэднийхээ амар мэндийн өрөөлийг таашаан сонсох бүхтэй заринтан удам сутраасаа төөрч төөрөлдсөн тогоо хөгшнийг өмнөө сөхрөн толгойг нь элбэн адислав. Амьдралын хүнд шуурганд толгой бүхийгээгүй цагаан сэтгэлд хөгшний дээд удмын их зарим бүхтэй онгод удмын шүтэнээ урин залан авчирсан балчир үлстэй сургаал захиас айлдаад дээд тэнгэртээ залрав. Ийхүү удмын дээдсээ залсан хүмүүс сэтгэл өөдрөг замдаа харцгаалаа. Удмын багшийн завраар гэртээ удмын шүтэнээ залсан удмын багчуудынхаа хар цагааны үүлийг тэгшдэгээр нэгэн их зарин хүний хорвоод буужээ. Онгод шүтэнээ залах бүр тулгад хүүгийн ухаан дэлж удмын онгодын хүч нэмэгдэж байлаа. Тэнгэр хөлөлсөн их заринтан бүхтэй хоёр дагуулын хамт заларч хүмүүний ертөнцийн хар цагааныг тэгшдэгээд 3 оныг үджээ.
Толгойд хууч өсөн томорч 10 насыг зооглов. Үеийнхээ хүүхдээс өсгөлүүн том биетэй хэрсүү ухаалаг нэгэн болон өсөж байлаа. Сүүлийн үеэс хүүгийн зүүдэнд цагаан толгойд өтөл өвгөн байн үзэгдэх болж хүүгээс өршөөл инрэл гуйх мэт цөгдөн намжилж үзэгдэх болсонд хүүгийн сэтгэл ихээхэн чилүүр явах болов. Ойр дотных нь ах дүүсээс зовж шаналж буй хүн нэгээхэн үгүйч хэн нэгэн удмын буурал хүүгээс тусдын мэрэн гуйгаад байгаа нь зүүдэнд тодхон харагдана. Хүү хэдийгээр шөнийн зүүдэнд нь айлчлах буурал өвгнийг танихгүйч тэр хүнтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон мэт санагдан яаж туслахаа мэдэхгүй бажимдах болов. 9 шөнө дараалан зүүдэнд нэрэх тэр буурлын царай төрхийг урд өмнө нь огт харж байгаагүй ч дур төрхөн сэтгэлд нь нэг л ойр санагдана. Ямар ч тач 9 шөнө дараалан зүүдэлсэн зүүднийхөө өчгийг тайлахаар хүү онгох шүтээндээ сүүгөө өргөөд шүтээнийхээ өмнө өвдөглөн суугаад хуурдаж эхлэв. Үүйл явдал Виедо зургийн хальс мэт жирэлзэн өнгөрч цэл залуухан буурай амийн үе тэнгийн сайхан хар хүүтэй нэмсэглэн алхах нь харагдана. Сумын төвийн үргэлжилсэн том шургааган хашаа, том даман хаалга, тогоо шиг том гэдтэй хүүхний нулимс дүүрэн мэлтрэх томаалаг нүд, хаалга саван гарах дэгжин эр, хэн нэгний хурим найр бололтой найрын дуграа хүмүүсийн шууган, найрын хойморт ханхалзах мөнөөх дэгжин эр хажууд нь аз жаргалтайгаар мишэх үзэгсэлэнд бүсгүй, үлгийтэй хүүхдэд тэврэн нүд дүүрэн нулимстай хаалга ширтэх буурай эмээгийн залуугийн төрх, харанхуй гэрч шившлэх хийн жатах гүйлгэгч буурал хөгшин, хөөхтөлд хөө бит тол толгойд альбан өөр өөрсдийн жамаар зовж шаналсан олон зовлон сүнс, газрын судал даган амьд хүнийг эзэмдэгч өөр хар сүнснүүд, эгээл кино зургийн хальс мэт нүднийх нь өмнөр өнгөрсөн үеийн түүх ээлжлэн өнгөрч одоо цагийн удмын хөгшдийн үнэн төрх тодорч харагдав. Өршөөл инрэл гуйн зүүдэнд нь үзэгдэх цал буурал толгойд хөгшин хүүгийн буурай өвөө байж хамт амьдарч бараа зүсийг нь харж байгаагүй ч жаал хүүгийн дээд удам буурал өвөөдөө туслах ёстойгоо хүү бүрэн ухаарав. Хүүгийн амнаас бүхнийг сонссон тогоо хөгшин буурал өвөөг нь дарив гэдэг нутгаасаа нүгээд олон жил болж байгаа гэдгээс өөрийг хүүд хэлж үл чадна. Нутгаасаа гараад 40 жил болсон дарвийг одоо амьд өгөгч хөгшин мэдэхгүй. Хаана яаж чуухан амьдардаг үр хүүхэд бие эсхийгч эмгэн мэдэхгүй. Нутгаасаа гарснаас хойш сургаалдарсан дарив нутагтаа үлдсэн тогоотой ч тэр төрсөн ганц хүүтэйгээ ч тэр дахиж огт уулзсангүй. Амьдрал гэдэг эрээн бараантай эргэх хүрттэй аж. Төрсөн үрээ хайхралгүй өөр бүсгүйтэй гэрлэж өөрт оногдсон тавилангаар жаргаж зовж яваад дарвын өрөөдөм хаягдаж хоцорсон цоргаанц хүүгийнх нь хойчийн залгамжлагч аж хүн туслах тэнгэрийн таалал гайхамшигтай ажээ. Хүүхдүүд нь аваа том болцохоос нь ч Сүнжидмаагийн нуруунд үүрэгдэх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өмг төшиг болсон ээж нь бурхны орноо зорж насан өндөр аав нь өдрөөс өдөрт гундаж байлаа. Насны ханаа алдаж үр хүүхдийнхээ зовлон зүдгүүрийг хантал амссан дарив хөгшин өөрийг нь орхиод тэнгэрийн орноо одсон хөгшнийхээ араас явахыг хүсвч эрлэг дүүнийг мартсан гэлтэй тэнгэрийн хаалга нэгдэхгүй л байв. Сүнжидмаа охиных нь үрс өдрөөс өдөрт өсөж томровч тэднийхээ идэх уух, өмсөж зүүх, өдөр тутмын хэрэглээ гүйцэхээр хөөрхий охин нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөнө. Сайхан цагаан царай нь хээрийн салхинд харлан андаж томоолог нүдэнд нь гунгийн сүдэр бүрхсэн эд насны охин нь амьдралд нухагдаад хөдөөх газрын хүрэн бор авгаа болж хувирчээ. Зовсон ч зовоогүй юм шиг зүдэрсэн ч зүдрээгүй юм шиг дуайлан тас хөхрөгч аялсан дунд нь гуниг цалгиж цагаахан инээднийхэн цаана нь зовлон нуугдаж явдгийг өвгөн эцэг нь ойлгохын дээдээр ойлгож өвчүүнийхэн цаана хүн дөрлөнө. Хөөрхий дөө миний үр надаас хойш яан даа гэх өрөвч бодол төрөхөд үрээ үлдээгээд үхчихэж бас чадахгүй сэтгэл ээдрэнэ. Өдөө малтай, малаа хариулах малчидтай
Хувьдаа дэлгүүртээ юундаж санаа зовлгүй хэдэн нэлэх хүрсээ өсгөж байсан Сүнжидмаагийн амьдралд дахин бараан дурсамж нэмэгдсэн нь мөнөөхөн төрсөндөө сүглэгмаа. Хинээс ч гуйлгүй хэдэн үрсээ өсгөж байсан эгчийнхэн амьдрал илүү харагдсных уу? Ханаж цаддаггүй шунал хүсэлт нь эд баялаг дутсных уу? Мөнөөхөн дорж байгаа дагуулан давхин ирсэн сүглэгмаа хөдөө байгаа малыг нь суурин дээр нь туун тавирч дэлгүүрийнх нь барааг доржийн мөнгөөр авсан гэж хөрөнгө нэхэж зовоох болсонд Сүнжидмаа арга барагдан дэлгүүрээ хааж дэлгүүртээ байсан барааг нь хуу хаман машинд ачаад доржийн гадаа аваачиж болгожээ. Хийх ажилгүй олох орлогогүй болсон Сүнжидмаа цаашид хэрхэн амьдарч хэдэн хүүхдээ яаж тэжээндээ гэхээс сэтгэл нь сэмрэн өмөрч байлаа. Гэсэн ч амьд хүн аргатай үлгэрээр шүд зуун зүтгэж сурсан эрдмээ гарган дээл хувцас урлаж сумын эмнэлэгт асрагчгийн шал зүлгэж давхар галчийн ажил хийн уурын зууханд үнс булгуулж 2 хүний давхар цалин авч хэдэн хүүхдэд тэжээж л байлаа. Аав ээжийнхэн дэтгэврийн хэд 3 төгрөг хэдэн хүүхдэд нь усаас өгч буй тэтгэмж нэмэр болгоч 6-гийн 6 хүүхдийг хүний дэдэ авч явна гэдэг хүндхэн даваа байв. Сүглэгмаа дорж 2 элбэг хангалуун амьдарч буйж тэднийг ямар нааш гэх вүштэй. Нуруугаа бүгдээд л амьдралын төлөө зүтгэж байхад ээж нь үгүй болж зовлон дээр нь зовлон нэмсэн он жилүүд үргэлжилж байв. Бага охин нь хатгалгаа тусч эмнэлэг твтэн аав нь хэдэн томчуудыг нь харж гэртээ үлдэн өөрөө охиноос ахиж хэвдсэн Сүнжидмааг доромжилж байгаа аятаа хэдэн хатсан борцог хар цайтай эргэж ирсэн дорж Сүглэгмаа хоёрт дургүйнд хүрэхдээ авчирсан борцгийг нь газраар нэг шидэлж хар цайг нь нүүр өдөн цацаж орхиод эргэн ороход араас нь хорсол дүүр нүдээр хар зогссон Сүглэгмаа хогч нь муу заяагүй юм. Заяа муутаатаа эр нөхрөө алдчихад сайн санаж ирсэн хүнийг хөөн гинэ. Дандаа им явахыг чинь харна гэж орилсоор хоцроход өөрийн ирэхгүй цээжүүд нь нэгэн гашуун огшиж нүдээр нь нулимс дүүрээд ирсэн Сүнжидмаа эргэж шаралгүйгээр хэвдэж буй өрөөндөө гүйн оржээ. Урд өмнө нь огт тоодоггүй сураг чимээгүй байснаа гэнэтэл хэдэн хатсан борцог харьцаа барьчихаад доромжилж байтай хялаа зогссон Сүглэгмаагийн зөвүүн төрх санаанаас нь гарахгүй тарчилж байлаа. Цаанаас нэг гомдол бачимдал төрх Сүнжидмаа охины эдгээд гарахаар бушуухан нуй хинч мэдэхгүй хинч танихгүй газар очиж хэдэн хүүхдтэйгээ аавтайгаа санаа амар амьдрий хэмээн Батнод шийдчихэд байлаа. Эдэх уух өмсөх зүгээр дутах биш. Тэр бол зөвхөн хэрэглээ. Харин хүн сэтгэлийн амар амгалангаар дутах гэдэг л хамгийн том зовлон гэдгийг Сүнжидмаа ухаархын дээдээр ухаарч байв. Охин эдгээд эмнэлгээс гарсан ч Сүнжидмаагийн өөрийн бие өөдөл хуваалав. Юм л бол ядраад хоол унднаас гарч ажиллаж хийж чадахгүй тарчлах болов. Хөөрхийн аав нь охиныхоо төлөө завнин өдөр шөнөгүй сүү цайныхаа дээжийг өргөж эрх эмрэн бурхан залбирсан нэгэн болж хувирав. Хаа нэгтээ нүгэд явчихмаар байвч биеийн байдлаасаа болоод явчихж чадалгүй байсаар л байв. Хэрэг би өгчихвөл хэдэн хүүхдүүд минь хэзүүднэ гэх бодол өдөр бүр сэтгэл самран Сүнжидмаа үрсийнхээ төлөө шүд зүүн зүтгэгч нэг л өөдлөхгүй байгаа бие яалтай. Сүүлийн хэдэн өдөр цусаар огиж буйлжих болсон Сүнжидмааг сумын эмнэлэгт хэвтүүлжээ. Ухаан санаа нь орж гарan самурж нүдэнд нь элдвийн үзэгдэл үзэгдэн чихэнд нь муу ярийн дуу цуурайлна. Хөөрхийн эцэг нь эмнэлгийн үүдэнд эргэлдэж өдөр хоногийг өнгөрөөнө. Нэгэн цагт уйлдсан үйлийн үр өтөлсөн хойно нь үрст нь ирж ийм завах байсныг залуу халуун наасандаа дарив өвгөн ойлгож ухаараагүй нь даанч харамсмаар. Олон ялах хүүхдтэй харин сайхан охиноо харсаар байгаад алдчихгүй гэх айдас өвгөнийг баглаж хөөрхийн нялх үрсийнхэн заяа буян түшээсээ хэмээн залбирахаас өөрийг хийж үлж чадна. Эмчнэр чадхаараа л мэрийн ажил авч Сүнжидмаагийн бие өдрөөс өдөрт доройтож байлаа. Бага охин Сүглэгмаагийн дочоод дарив хөгшин
Туурсан ганц эгч чинь үхэх гэж байна. Миний охин эгчтэй тусал хийсэн муу үйл байдаг юм бол одоо түүнийгээ тат. Өвч өрчөтөөс нь намайг зовоогоод байлгүй хайртай ганц охиныг минь амьд үлдээж хайрл гэд өвдөх сүгдэн гуйсан ч тусыг эс олжээ. Эгчийнхээ үхэх гэж байгааг сонссон Сүглэгмаа доржийг уурлаж загнасаар хэдэн хүүхдийг нь гэртээ авчруулж хэдэн сайхан зарцтай болжээ. Ядрууч гэсэн эхийнхээ хайранд өлгийдүүлж өссөн нэл хурс Сүглэгмаагийн ширүүн харц сурын амтан дор тарчилж хар өглөөнөөс харанхуй шөнө хүртэл үхэр малтай зууралдан арай томхон нь үхэр тугал хариулж арай багахан нь хурга шиг эргүүлж хамгийн бяцхан 3 настай охин нь хүртэл гар хөлийн үзүүрт зарагдан аргал түлээхэн цуглуулна. Цугламаагийн муухай аашнаас гадна хүүгийнх нь хатуу ширүүн зан хүүхдүүдийг туйлдуулан зовоож байлаа. Дарив хөгшин эмнэлгийн үдээр эргэлдэж тэр хэдэн хүүхдэд туслах хүн нэгээхэн үгүй мэт санагдсан их зовлонгийн өдрүүд үргэлжилж байлаа. Сүнжидмаа эмнэлэгт хэвтээд 9 хонсон ч биеийн дээрдэхгүй ухаан санаа нь самууран өвгөн эцэг эмчлэгч эмч нараа сандраган зовоож байлаа. 9 дугаар хэсэг төгсөв.